За би өнөөдөр шудраг усын хонглын нэг технологиэр энэ нь бол хураан авах нэгжлэг хийх тухай прокурорын тогтоол гэдэг нэг юм байдгийг. Энэ товчхонд бол одоо нэгждэг л байхгүй. Уг нь ингээ хууль номын дагуу зүйл нэгжлэг гэдэг юм хэрэгтэй юм шиг. Үнэхээр хэрэг хийсэн хүнд бол тэндээс бас эдмөрийн баримт янз бүрийн цуглуулж авдаг юм байлгүй. Тэр утгаараа бол буруу гэж хэлэхгүй. Над дээр бол ингээд 3 удаа энэ өнөөдөр хүртэл нэгжлэг тохиолдсон. Зүгээр л намайг дарамтлах гэсэн, миний хүүхдүүдийг дарамтлах гэсэн, сэтгэл санаагаар унгаах гэсэн нэг ийм л үйлдэл болсон. За хамгийн анхны нэгжлэг нь юу юм бэ гэж. Хамгийн анхны нэгжлэг нь бол ганц финтрийг нүүрсний хэрэгдээ шоронд хийчихээ тэрний дараагаар манай том охины гэрийг нэгжсэн байдаг эднэр. Яагаад манай охины нэрийг гэрийг нэгжиж байгаа юм бол манай охин ч гэсэн яагаад манай охин нэгжиж байгаа бол таныг нүүрсний хэрэгт хамаатуулаад нэгжиж ийнэ гэдэг. Ингээд шөнө оройхоо орж ирээд одоо гэрийг нэгжээд хүүхдүүдийн нүдэн дээр одоо жаахан тийм эвгүй юмнууд болоод тэгээд нэгжээд тэнд байсан компьютер хурааж аваад явсан. Тэг яах хожим нэлээд хэсэг хугацааны дараа буцаагаад өгсөн. Одоо өөрөө ч байхгүй. Ингээд энэ хүүхдүүд энэ хэрэгт ямар ч хамаагүй тэгсэн мөртлөө гэрийг нэгжсэн. Хоёрдугаар нэгжлэг. Би энэ прокурорын дэргэдэх мөрдөнг татан буулгасныг нь буруу гэж үзээд 15 онд би хууль санаачлаад буцаагаад өрөөсө прокурорт нөгье гэсэн хууль санаачсан чинь хэд хоногийн дараа хурц гэдэг нөхөр тагнуулын дараа байсан. Тэгсэн тэд нэр АТГ-тэй хамтраад хоёр дахь нэгжлэг хийсэн. Энэ нь бол фокус гэдэг нэг юм бидний нэг эзэмшлийн байр газар байсан. Тэнд одоо нэгжлэг хийсэн баг. Манай ажилчдын нэг юм жижиг өрөөнд хөөж оруулчаад АТГ-ийн нэгжлэг хийжсэн. Би тэгээ та нар яагаад хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр бичсэн юм руу ингэж дайрч орж байгаа гэсэн. Таны өрөөг нэгж өгөө бид нар энэ танаа дүүгийн өрөөг нэгжиж байна. Тэндээс нэг хэдэн бичиг цаас аваад явсан. Тэр хүүхэд тэр нүүрсэн хэрэгт ямар ч хамаагүй гэж тогтоогдсон. АТГ-ийнх нь өөр хэрэг мэдлийг алдах нь гээд ингээд тэгэл одоо нэгжлэг хийж байгаа. За 3 дахь нэгжлэг одоо энэ байна. 17 оны 2 сарын 20 гэдэг чинь цагаан сарын 7 хоногийн өмнө юм байл. Цагаан сар болох гэж явах чинь 6 газар нэгжлэг хийж байгаа юм. Авилгын эмзгийнх нь. Бас солиотой гарууд шүү дээ. Манай хаан жимстэр очсон зочны гэрүүдийг нэгжээд тэнд манай гэр байдаг. Яг манай гэрийг нэгжээд манай гэрээс юу авч явсан гэхээр калибр буу, миний буу, гар буу бэлгэнд одоо намайг ерөнхий сайд байхад л өгсөн байхгүй дээ. Ийм хоёр юмроо авчихсан байна. Хөгжил ачилгээ төрийн ус байгуулсан тэрний түрээсийн байрыг нэгжсэн. Хубаа хаяа офис хөөргийн минь хурааж аваа явуулсан. За тэгээд Махан экспорт гэх компани байдаг тэрний нэгжсэн гэсэн. За энэ нэгжээд эдгээр ямар хорлонтой үйл ажиллагаа хийдэг гэхлээр бид нар ямар хэрэг хийгээгүй чинь юу авах вэ? Тэгэхээр бүх хүчиг цаас хураагаа авчихдээ. Бүх хүчиг цаас хураагаа авчихаар тэр компани чинь ерөөсөө хэвийн үйл ажиллагаа явуулж чаддгаа. Нийгмийн дадлалтын шимтгэлээс өксөд. Ингээд ерөнхийдөө аж ахуйн нэгжийг нь бол унгаах юм үйл ажиллагааг нэгжлэг гэдэг нэрийн цаана хурааж авах гэдэг нэрийн цаана ингэж явуулдаг юм байл. За калибр бууга би бүр нэгсээр байгаад авсан. Харин тэгсэн ингэдэг юм байл шүү. Та нар бас анхаарч хараа. Гар бууг юу гэж хэлсэн гэхээр энэ алтан нөхөр дээр янз бүрийн хэрэг үүсгэх болохгүй болохоор энэ байлдааны гар буу зөвшөөрлгүй хадгалж ирсэн гэдэг юм хэрэг үүсгэсэн байна. Би тийм наад чи юусэн наад хамаагүй ерөнхий сайд байхад ирсэн бэлэг бичиг цаасан байх хэвээр хайсан чи бичиг цаас нь олдсон. Тэгэхээр надад буцааж өгсөн. Тэгтээ алтан хэрэг дотор нь бол байлдааны гар буу хөлөвсөр атгасан гэдэг зүйл анги нэмэр явцсан байдаг. За нөгөөх нь бол хөөрг гэж цагаан сар болох гэж 7 өдрийн нэгжлэг хийсэн чи би хөөргө тэр золж байгаа л бууны нохоор бичсээр байгаад би хөөргө авъя гэх. Тэгээд тэр миний хөөргийг нэг цагаан сарын өмнө өгсөн. Ингээд одоо ерөөсөө энэ нэгжлэг гэдэг юм чинь бол ямар нэгэн хэрэгтэй хүний юмыг үнэхээр ингээ хурааж аваад нотлох баримт толгойд ингэх гэдэг биш. Аж ахуйн нэгжийг нь унгаах, сэтгэл санаагаар нь дарамтлах, хүүхдүүд дээр нь дарамт үүсгэх, өөр дээр нь бас ингээд хүндрэл учруулах ийм л юм болгож ингэж хэрэглээд байгаа маа. Энийг бас хуулийн хэлтийн байгууллагын байна. Анхаарна үстэй. Хууль тогтоогчид бид нар ч гэсэн энийг зөв болгохгүй бол амар сүрийг үзэж нэг баахан олон хүний нүдэн дээр хүнийг зурлын доромжлох үйл ажиллагаа сэтгэл санаагаар унгаах үйл ажиллагаа болгоо хувиргадаг юм байна лээ шүү. Хууль тогтоомжоос гадна тэнд нь ирж байгаа бууны нохтыг нь бол хүнээс солих ёстой юм байлээ шүү гэдэг хэлье.